UB-Cup-ийн жолооч Сквер гэж хүн байна. За эхнэр хоёр хүүхэдтэй хамтад амьдардаг. За үндсэн мэргэжил бол Сэргийн хүн байгаа. Шүхрийн спортын мастер. 96 онд Солонгос орнд ах эхнэр хүүхэдтэй хамт гэр бүлийн хамт 20 жил амьдарч байгаад ирсэн. Монголд ч одоо 17 оны 100 гэрээд онц шийс ажил ингэж тэгж явж байгаад UB-Cup-тай ингэж амьдралаа холбосон. Тэгээ одоо хүний нутагт олон жил амьдарч байгаад ирлээ. Яг ирсэн даруйдаач бас компани бас ажилтуулах гэж үзлээ, компанид ажиллаж үзлээ. Тэгээ бас одоо арай л санаанд хүрээгүй юм уу. Тэгээд энэ сар дахлаас ихлээр хамаг ямаар хумсан л та бас давхар. Бишин UB-Cup-т явангаа бас жижиг юм ажиллах гэж үзсэн. Одоо бол яг UB-Cup-тад явж байгаа. UB-Cup-т бол аюул олон сайхан баригадууд байдаг л та. Өөрөөхөө санаа бодлороо нэгдсэн хүмүүс. Манай баригадаг бол цоглог баригад гэдэг. Манай баригад бол яг санаа сэтгэлээрээ нэгдсэн 28-аас 55 насны хүмүүс хамтарч ажилладаг. Да бид нар одоо 9 үлээ байгаа. Манай баригад урьдчилан жилийн оны шилдэг баригад болж UB-Cup-аас минь 5 хамтаа гэр өгч нэг ажилтныхаа баригадын гишүүнийхээ нийгмийн асуудлыг шийдэж байсан. Манай баригад бол ийм зорилготой л явдгийг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө. За UB-Cup таксийн үйлчилгээг маш соёлтой өндөр түвшинд Монгол улсад хэрэгжүүлъя гэсэн хөтөлбөртэй бид нар явдгийг. Манай баригадын үндсэн гол зарчим нь бол ерөөсөө сул зогсолт хийхгүй л гэсэн юг баримталдаг. Баригад гэдэг одоо хүмүүс хэсэг бүлэг хүмүүс одоо бид нар бидний үзэл бодол нэг бүгдээрээ UB-Cup-ын төлөө тэмцэе. Хэдүүлээ сайхан такси үйлчлэгээ Монголд хөгжүүлье. Энэ чиглэлээр явж байгаа болохоор одоо хэдүүлээ нийлээд 10-10-таараа ч юм уу одоо 10 гэд ч 10-аа нийлээд нэг баригад үүсгэж байгаамаа. За энэ баригадтай ямар ч насны ямар ч хүмүүс байж болно. Гол нь санаа бодлороо нэгдэж чадахыг л хэлээд байгаа. Бид нар санаа бодлоо нийлүүлээд зохисны хоримтлалтай. Бид нар ч одоо нэг өдөр болгон орлоготой хүмүүс болохоор өдөр болгон орлого банкнаас 3,000 төгрөг хоримтлын сандаа нийлүүлдэг. За тэр нь ямар учиртай юм бэ гэвэл бид нар сар одоо бид нар ингэж байгаа инээдээ сууж байгаа суглаад сард одоо 820,000 төгрөг нэг хүн авч байгаа. Нэгсний бас нийгмийнхээ асуудлыг бас шийдэж өгч байгаа. За жишээл одоо манай баригадын нэг хүний машиных нь хорооп ивдэрлээ. Сая 300,000 төгрөг байна. Тэгэхээр тэр хүн маань сая 300,000 төгрөг хаанаас олж бас л хүнээс ээлдэг ч юм уу ямар нэгэн аргаар олох гэж хугацаа алдсан машинаа засуулах гэж. Тэгэхэд манайх бол ерөөсөө тэр даруйд нь эрсдлийнхаа сангаас тэр мөнгийг гаргаад нөгөө өндөө өгөөд 3 цагийн дараа тэр хүн ажиллаа хийгээл явж идэг. За би одоо баригад ахчих чи ажилдаа гараарай гэдэг юм байхгүй. Нэг за өнөөдөр хэдүүлээ ингэж ажиллая шүү. Маргааш ингэж ажиллая шүү. Ингээ ярихаар хин энэс хоцохыг хүсдэг. Бид нар шинэ жилээр хамгийн ихнийхээ 3 зорчигчийг бид нар үнэгүй хүргэж өгч байсан. Тэгэхэд над маш гоё санагдчихсан. Сэтгэл хөдлөөд. Би тэр бууж байгаа хүмүүс яагаад мөнгө авахгүй гэж та миний энэ оны хамгийн анхны зорчигч боллоо. Та азтай зорчигч боллоо. Та ингэж баярлалаа танд. Та биш би танд баярлж байна гэд мөнгө авахгүйгээ буурлахад бүр ингээд би өөрөө догтлоод байна. UB-Cup-т явдаггүй жолоочдод бол хандаж хэлэхэд бензин досоо үрээ төгжрөл дунд энд хаана хүн гар өргөх бол гэж ийшээ хар замын төгжрээ үүсгэж нэг дугаарыг нэр орж камерт бичвэл тэгж явах ямар шаардлага байхгүй. UB-Cup-та бүртгүүлснээр аппликейшн дээрээ дуудлагаа аваад хүссэн газараа хүссэн зорчигчоо маш соёлтой, маш хариуцлагатай хүргэж өгөхөд та болоо. Танд мөнгө өөрөө л ороод ирнэ л гэж би хэлэх юмсан.